Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны хүүхдүүд бага сургууль цэцэрлэгийн цогцлбор тавиллаа. Ингэснээр бусад хорооны сургуулиудын ачаалал 30 гаруй хувиар буурах юм байна. Нийс Улаанбаатар хотын хэмжээнд сургууль цэцэрлэг завсардсан хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан 2012-оос 2016 оны хооронд нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй мөрөлдөх ардчилсан намын бүлгээс 83 байршил бага сургууль цэцэрлэгийн цогцлборыг шинээр барих санаачлал гаргасан. За ингээд өнгөрсөн 4 жилийн хугацаанд эхлүүлсэн энэхүү бүтээн байгуулалтын санаачлал өнөөч эрчимтэй явагдаж байна. За үүний нэг нь өнөөдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хооронд ашиглалтанд орж байгаа 139 дугаар бага сургууль болон 221 дугаар цэцэрлэгийн цогцлбор болж байна. 2013-аас 2016 оны хооронд нийслэлийн иргэдийн хурал Батүл дарахта багийн хамт олон ер нь нийслэлийн боловсролын салбарт хол одоо сургуулиас хол явдаг хүүхдүүдэд сургуулийн автобус гэдэг төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Эцэг эхчүүдийн оролцоотойгоор скул полици буюу хүүхдүүдийг одоо зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ийм одоо томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Бага сургууль гэдэг ойлголтыг анх удаага гаргаж бага сургуулийн багш нарын цалин хангамжийг өндөр байлгая. Бага сургуулийн чанар, бага сургуулийн энэ одоо хөгжил дэвшлээс улс орны хөгжил дэвшил хамаарах юмаа гэдэг энэ концепцийг гаргаад бага сургуулийг бол анх удаага тусдан байгуулсан. Манай Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 221 дугаар цэцэрлэг маань 120 хүүхдийн хүчин чадалтай. За эндээс ингээд бид нар дүүргийнхаа хамран сурах тойргийн хүүхдүүдийн судалгааг авч үзээд нийт одоо 150 хүүхдийг ингээд хамруулад үйл ажиллагаа эхэлээд байж байгаадаа баяртай байна. 139 дугаар сургууль маань 360 хүүхдийн багтамжтай 405 хүүхд суралцж байгаа. 16 багш 23 ажилтнтай нийт 39 хүний бүрэлдэхүүнтэй байна. Чингэлтэй дүүргийн хувьд жилээс жилд хүн амын тоо нэгсэж, за энэ хэрээрээ сургууль цэцэрлэгийн хүртээмж муудаж 16 дугаар хороонд гэхэд 300 орчим хүүхэд цэцэрлэггүй, за харин бага сургуулийн хүүхдүүд нь 3 будал газар автобусаар дамжин сургууль сурдаг байжээ. За тэгвэл энэхүү цогцлбор ашиглалтанд орсноор хүүхдүүд гэртээгээ ойр сургууль цэцэрлэгт явах боломжтой болж байгаамаа. Манай хороондоо цэцэрлэгчгүй сургуульчгүй хороо байлаа. Тэгээд манай иргэдийн хурал сонгогдсон Баатархүү маань энийг одоо үнэхээр байгуулж өгсөн. Бас хуучин засаг дарга байсан жаргал сайхан бас одоо газрын ноочд үнэхээр хөөцсөн. Энэ олон эцэгчүүдэд энэ хоёр хүн талархаж явдгийг бас дамжуулж хэлье гэж бодож байна. 72 дахь сургуульд явдаг байсан манай хүүхэд. Тэгээд хойшоогоо дамжиж автобус унаад сууж явдаг байсан. Энд харийн юунд гудмаараа шижиж ирээд их л сайхан байна. Хүүхдэд хүртэл аюулгүй таатай орчин бүрдүүлж өгсөн байна. Багшлаг дулаан юм сайхантай шин цэцэрлэг барьж өгсөн нийслэлийн болоо удирдлагуудтай одоо дүүргийн удирдлагуудтай маш их баярлж байгаагаа илэрхийлмээр байна. За энэхүү Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд бага сургууль цэцэрлэгийн цогцлбор ашиглалтанд орсноор 550 хүүхэд боловсролын үйлчлэгэнд хамрагдаж цоочтой хаалганы цаана үлдэх эрсдлээс хамгаалагдж байгаамаа. За түншлэн бага сургууль мөржүүлэгч үйлчлэгээний ажилтан гээд 60 орчим хүн ажлын байртай болж байна. Тод мэдээнд Уянга Гант өгсөн.